За хамгийн гол тулгымцсан асуудал гэвэл баруун бүсийн онцлогын эмчилгээний төвийн өргөтгөлийн асуудал байгаа. За Азийн хөгжлийн банкны шугамар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 6 онцлогын эмчилгээний төвөөс ганцхан Ховд аймгийн баруун бүсийн онцлогын эмчилгээний төвд өргөтгөл хийхээр ингэж шийдвэрлсэн байгаа. За тоног төхөөрөмжийг нь бол Люксембургийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр барилгын ажлыг бол Азийн хөгжлийн банкны шугамар хийхээр ингэж шийдвэрлсэн байгаа. За үүний тодорхой хэмжээний төсвийг бол засгийн газраас улсын төсөөс гаргана. За энэ асуудал бол үндсэндээ шийдэгдсэн. За 2018 оны тухайд бол Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад үндсэндээ 720 сая төгрөгийг өмнөх оны санхүүжилтээс илүү нэмэгдүүлж өгсөн байгаа. Тэр дундаа онцлогооны төвдөө бол 420 сая төгрөгийг бид өмнөх онтой харьцуулах юм бол нэмэгдүүлж суулгасан гэсэн үг. За орон тооны асуудал яригддаг 23 орон тооны нэмсэн. За онцлогооны төвд бол 10 орон тоо. За Булган аймгийн хөдөөгийн эмнэлэгт бол 10 орон тоо мөн нэмсэн байгаа. За Мөс цумд 5 орон тоо. За ингээд үндсэндээ 23 орон тоо ингээд нэмсэн байж байгаа. За манай эрүүл мэндийн салбарынхны тухайд бол цалин мөнгөний асуудал яригддаг. Энэ бол тавих ёстой асуудал. Хийж байгаа ажил мэргэжил өдөрт хийж байгаа ажлын ачаалтанд харьцуулах юм бол авж байгаа цалин нь бол хаанаа ч хүрэхгүй. Ер нь бол хүний хийж байгаа ажил хөдөлмөр түүнтэй цалин нь бол дүүцэж явах ёстой, дүүцэхгүй байгаа. За энэ асуудлыг бид шийдвэрлэх чиглэл нэлээд даруйтай ажиллаж байгаа. За ямар ч байсан өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлгүүд амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж байгууллагуудаа гэрээ хийж төлбөртэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ер нь бол өөрийнхөө орлогоор олсон мөнгөө бол хуучин бол улсын төсөвт хураалгадаг байсан бол одоо бол тухайн эмнэлэг нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин мөнгийг нэмэх, сургалт хамрагдахад нь бас зориулах ийм боломжийг бол өгж байгаа. Гэхдээ энэ бол том асуудлыг шийдэх тийм мөнгө биш лээ. Тийм учраас бол 2019 онд ер нь бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бүхэлд нь нэмэгдүүлэх. За энэ нөөрөө цалинд бол нэлээдгүй хэмжээнд очих ийм боломжийг бүтээлгэж байгаа. Тэгээ 2018 оны 10 дугаар сараас эхлэн бол эмч эмнэлгийн ажилтнуудынхаа цалин мөнгийг нэмэх ийм шийдвэрийг бол засгийн газар гаргасан байгаа. За Ховд аймагт бол өвчлөлийн байдал бол харилцан адилгүй янз янзын өвчний нэр төр назлагаараа. За сүүлийн үед бол бэлгийн замаар дамжих халдварт өвчин их хандлагатай. За энэ нь болохоор 24-35 насны залуучуудын донд нэлээд их байна. За үүнтэй холбоотойгоор бол хүүхдийн эндэгдэл, жирэмсэн ихээс халдвар авсан байдлаас бол перинатал эндэгдэл үүсэх хандлагатай байгаа. За мөн сүргийн өвчний эртэлрүүлгийг бид нэр глобал сан халдварт өвчин судлалын сүрээгийн тантал судалгааны аль эрүүл мэндийн яамнаас олгосонтой холбоотойгоор сүрээгийн эртэлрүүлгийг нэлээд зарчимтай хийсэн. Бид 12 сард уг рентген зөврийн рентген дижитал аппарат аваад баруун 3 сум болон албан байгууллагуудад урьдчилан сэргийлэх үйлчлэгийг бол хийж нийтдээ өнөөдрийн байдлаар 3500 гаруй хүнийг хамруулад байна. Тэгэхээр бусад амьсгалын замаар дамжих халдварт өвчнүүд харьцангуй энэ жил харьцангуй бага байсан. Энэ нь болохоор эрүүл мэндийн сайд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайдын хамтарсан тушаал гарч маш зөв цаг үеэ олсон шийдвэр гаргаснаар бол томот өвчний дэгдэлт бол харьцангуй буурсан байгаа. За өндөр уулын бүсэд Монгол Хотын нуруунд амьдарч байгаа малчин ард иргэдийн дунд бас уулын өндрийн өвчин гэж ярьдаг. Манай ард түмэн үүнтэй холбоотойгоор зүрх судасны өвчинд амгаалж байна. За мөн хавдрын өвчл бол нэлээд их байгаа. Бид бүхэн бол ерөн дотроос элэгний хавдар бол зохилох хувийг эзэлж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол элэг бүтэн Монгол хөтөлбөр Монгол Улсын засгийн газрын зөвтгөгдсөн хөтөлбөрийн дагуу бол элэгний ВИЦ вирусын илрүүлгийг эрт хийж, оншилж, эмчилж ажиллаж байна. Ингэснээр бол элэгний хавдар өвчин буурах гэсэн юм судалгаатай бол ажиллаж байгаа. Онцлогоо үрдсэн сэрлэгээс чиглэлийн үйл ажиллагаанд нэлээд бол одоо бид нар бол ирээдүйн бодлого зорилгыг бол чиглүүлэх юм зорилготой бол ажиллаж байгаа. Тэр утгаараа ер нь бол баруун бүсийн онцлогын эмчилгээний төвийн бол барилгын өргөтгөл, хоёрдугаарт нь бол орчин үеийн одоо MRI, компьютер томографийн аппаратууд зэрэг бол одоо хүчин чадал сайтай ийм онцлогооны аппарат тоног төхөөрөмжүүдийг бол нийлүүлэхэд бол онцгой анхаарах шаардлагатай байна. Одоогоор манайх бол бусад баруун аймагуудын бол эмнэлгүүдээс бол ялгарх онцлог маань манайх бол баруун бүсийн банкны төвтэй болсон. Цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэрний бол нийлүүлэлт хэрэгцээний талаар бол бид нар бол асуудлыг бол одоо бүрэн төгс шийдэж чадсан ийм аймагт бол орж байгаа. Ховд аймгийн алагдлгаагийн иргэн дорцсон нуугтай ган хийх гэдэг хүн байна. Энэ оосолт хүлээлт бол байдгаа. Бас
Одоо энэ өнөөдөр биш урд урднаас эхлээд гоочтой байсан бас бүх юм тариа бол бас тэр болгон энд тасарчдаг. Ховор тариа үе тасардаг. Тэр болгон аваад байдгүй. Гаднаас бол авдаг. Тэгээ үйлчлэгээ бол маш сайн байдаг. Энэ эмнэлгийн үйлчлэгээ бол яг очир дугаар байдаг л да ганц над үйлчлэлгүй нь ховдын бүх иргэд үйлчлдэг 17 сумын иргэн болохоор ингээ бүгд энэ багтаамж муутадаад идэм л гэж бодё орд ирнэ. Тэгээ жоохон баг зэрэг хүлээдэг. Хүлээхдээ тэгтлээ бүр аюултай хүлээгддэг. Их болцооны тэгээд яг болцоогоор л авдаг байх л гэж би боддог. Эмч сүлгсээ харьцаа бол маш дээшсэн. Урд нь бол тэгээд уурдаггүй цаашаа ингээ гээл ингэдэгээс одоо бол их харьцаа харьцангуй дээшсэн. Одоо хүнд бол үйлчлэх одоо үйлчлүүлж байгаа биднээс сэтгэл хангалуун үйлчлж байгаа тэднээс сэтгэл хангалуун байдаг байх гэж би боддог. Эмийн тендерийн тухай асуудал ярих хүсэж байна. Өнгөрсөн 2017 онд 18 онд нийлүүлэх тендерийг ерөн сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн газар дээр зохион байгуулалт нэгдсэн тендер зарлалтаа яваад байгаа байхгүй. Энэ жил бол айгүй олон эрүүл эм нийлүүлсэн компаниудаас юу маргаан үүсээд одоо энэ дотор манай ганц Ховд аймаг жилгүй байгаа. Харагдахгүй тэр ирсэн бичгэн дээр өөрөөс харсан баг. Улаанбаатарт олон эмнэлгүүдтэй нэг тендер зарлсантай маргаа өрсөж байгаа. Яг тэр энэ цаашдаа их асуудал үүсгэж харагдаад байгаа байхгүй юу? Жишээлбэл нахагт нэг эрүүл мэндийн одоо энэ танай тендер юм дадаа гэд маргаа үүсгэж нь ахаа сангийн яамнаас ингэ бичигээд дахиад үнэлгээ гэдэг нэг явахаар нөгөө компани дахиад заргалцдаг. Зарга үүсгэждэг. Ингээд энэ чигээр хэрвээ байх юм бол цаашдаа эмийн тендер зарлаад яг хугацаанд нь ингээд тасралтгүй эмээр тэнд хангах түүхтэй үүсэх юм байна. Тендер хуулийн тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулахгүй бол одоо өнөөдөр нахихын талд за одоо энэ үндэсний үйлдвэрч юм байна нөгөө тендер хуулийнхаа заалтуудыг ингээ сонгоод үнэлээд ингээ явуулчихад эргээд нөгөө шалгарчаас монсон заргалцдаг. За ахаад за одоо ингэхээр ерөөсөө цааш энэ бол тасрахгүй юм байна гэсэн бол урдны дур зүрх харагдаж байна. За манай Ховд аймгийн хэмжээнд бол статистик үзүүлэлтээр өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааныг одоо гаргасан байдаг. Энд бол нэгдүгээр байранд бол 2017 онд хоол боловсруулах эрчим системийн өвчлөл бол тэргүүлж байгаа. За энэ өвчлөл тэргүүлж байгаа шалтгаан нь бол хүн амын одоо буруу зохистой хоолт тэгээ хөдөлгөөний хомсдол зэрэгс бол нөлөөлж байгаа нь харагддаг юм аа. Тэгээд энэний дагуу манайхан эртэлрүүлгийн үзлэг шинжилгээг бол төлхөн анхаарч хийж байгаа. За артерийн дараалал чихрийн шижингийн эртэлрүүлгийг бол сум орон нутаг маш эрчимтэй зохион байгуулж явуулж байгаа. За Хүнс хөдөө жоохон сайд Батцарыг ирсэн байгаа бас одоо салбар руугаа явуулсан байгаль орчны сайд Цэрэнбата хүрэлцэн ирсэн байгаа. Клиник маягтай одоо болчихсон ийм эдийн засгийн хүлээж авсан. Тэгээд 17 онд бол энэ хүнийг одоо бид нар эмчлээ домчлох одоо хүлээлт байгаа юм бол би ихтэй сайд сайн мэдэрдэг. Манай засгийн газрын кабинет маань одоо сайн ажиллаж байгаа. Цаашдаа олон одоо ажиллаж хамбаар автоклав гэдэг манай бүсгийн онцлогооны төвийнхэн маань яамдаа тавьсан энэ асуудлуудыг бид бас өнөөдөр шийдвэрлэж байгааг. Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд эрүүл мэндийн яамтайгаа их тулж ажилладаг. Өнөөдөр
хэмждэг үзүүлэх юм а диализийн хэмж. Зүгээр хэмжих чидгүү. Тэгээд Түрүү зэрэн боломж юу нэлээ? зэрэн бадам Бүх төвшөнд боломж талбарыг ажиллаж байгаа хөөцөлсөн. Тэгээ одоо хараачийн одоо хүмүүсээ ажилуулах асуудал маань бас сар гаруй үргэлжилж байгаа. Яагаад гэхээр шинэ хуулийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Тэгэхэд тэнд ямар үдэ орж байгааг бид бүр уламжлалт анхаарахыг бэлтцтэй болж бэлтцэндээ болоод ирсэн. Бид нар уламжлалт анхаарахаа хайж болдог. Дэшгүй багцсан юуны юу гэхээр эрүүл мэндийн талаар төрөөс хариулах байна. Бид нар энэ бодлогоо батлуулсан. Бодлогоо батлуулаад анхаарах зүг байхгүй гэж ойлгоо. Аргаухаан гэдэг үг агаалал энэ уламжлалт аргаухаан байж л байгаа байхгүй. Энэ үйл ажиллагааг хийхдээ бүс нутаг болгоноор очиж бид нар хэлцүүлэх хийх юм. Төлгөөг бол жилийн турш бэлдэж хийнэ. Тэгээд энэ дараад ирж ирсэн үү? Одоо босоод одоо тийм дахиад хийх юм байна гэж бодож байна. Чидгүй баах юм. Өөрөө ч юм уу тийм ихээ баярлж байгаа тийм. Одоо уулзалтан дээр эднэр тэгээд ирэхэд манай хүмүүс тэгэл тийм. энийг ингээ хараад харах юм ядаж ямар ч хүн орж ирсэн халаа дээр хаашаа зүгээр огтмсж байгаа хүмүүсээ за та энийг өмсдөө гэсэн чиг урдуур Одоо энэ уулзалт дээр очиад баярлалаа юм. Одоо бид нар очлоо.